Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдөр 11-р ангийн нийгэм судлал хичээлийн соёл бүлэгсэлний шинэ хичээлээр уулзах гэж байна. За, соёл нь амьдралын орчин болоод нутаг орны байдалтай салшгүй холбоотой байдаг. Тухайлбал тухайн улс үндэстний соёлын хэлбэр төрх нь өөрийн гэсэн оюун санааны өвөрмөц орон зайг илэрхийлж байдаг. Тухайлбал угсаатан бүхэн хэл, бичиг үсэг, итгэл үнэмшил, урлаг, утга зохиол, өв, зохицол, эмх зэвс, үндэсний мэдрэмж зэрэг өөрийн гэсэн үнэт зүйлсээ байдаг. Эдгээр нь нийлж тухайн үндэстэн угсаатны хувьд онцгой ач холбогдол бүхий оюун санааны орон зайг илэрхийлдэг. Үүнийг соёл судлалын шинжлэх ухаан соёлын орон зай хэмээх ойлголтоор илэрхийлдэг. Соёлын орон зай гэдэг нь соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөлөөр бий болж байдаг оюун санааны орчин. Соёлын орон зай нь төрсөн нутаг биш харин улс үндэстэн хүмүүсийн хамтын мэдрэмж юм. Тэгэхээр соёлын орон зай бол улс үндэстнийг нэгтгэхийн зэрэгцээ бие даасан өвөрмөц төрхийг илэрхийлдэг ойлголт юм. Тухайн улс орны соёлын орон зай бол хүмүүсийн өдөр тутмын амьдарч байдаг нэгдсэний орон гэр гэж нэрлэж байна. За, соёлын орон зай ерөнхийдөө өргөжлөхөд соёлын харилцаа маш чухал байдаг. Бусад соёлын нөлөөгөөр амьдралын хэв шин маяг бий болж байна. За, өнөөдөр 21-р зуунд бол шинэ орон зай үүсэж байгаа бөгөөд үүнийг кибер орон зай хэмээн нэрлэдэг. Кибер орон зай нь компьютер, технологи, интернет сүлжээн суурилсан соёлын харилцаа нөлөөлөөр бий болж буй хамтын мэдрэмжийг хэлдэг. Өнөөдөр үүнийг цахим орших хэмээн нэрлэж байна. Орчин үед цахим орчин хэрэглээний үр дүнд мэдээллийн чөлөөтэй урсгал бий болж хүмүүсийн сэтгэлгээ болон зан төлөвийн ижил дүрм журмыг дэлгэрүүлэгч соёлын онцгой харилцаа шинэ орон зай бий болж байгаа билээ. Мэдээллийн технологиор тодорхойлогдож буй харилцааны энэхүү шинэ хэв маягийг ерөнхийдөө кибер орон зай хэмээн нэрлэдэг байгаа юм. За, кибер орон зай буюу цахим харилцааны үйл явц эрчимтэй болсонтойгоор холбоотойгоор Монгол Улсын засгийн газар ээлж туралдаа нараа 2018 оны 9 сарын 5-нд сургалтын орчинд авах арга хэмжээний тухай дотоод багтлаад сургууль цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглохыг 2018 оны 11 сарын 1-ээс хязгаарлаж эхэлсэн юм а. Энэ нэгсэндээ сургалтын орчинд ухаалаг гар утсыг хийхэн хэрэгжилж хичээл номоонд анхаарал хандуулахгүй байх гэсэн үгнээс энэхүү арга хэмжээг авч үзсэн юм а. Кибер орон зай маань бол дараах ач холбогдолтой. Нэгдүгээр нь хүний танин мэдвийн бүтээгдэхүүн болон харилцааны бололцоог бүх талаар нь өргөжүүлэн дэлж байна. Хоёрдугаарт нь дэлхийн соёл цэрэг арим эдийн засаг улс төрийн хориг, гайл, татвар, хянаж шалгалтаас үл хамааран чөлөөт бүсийг бий болгож байна. Шаардлагатай мэдээлэл хаах, шинжлэх ухааны нээлттэй танилцах, архив, сав мөрөг баримтыг үзэх, судлах, богино хугацаанд янз бүрийн хувилбарыг загварчлалыг боловсруулах, турших, оновчтой шийдвэр гаргах, хүний өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөр, амралт, зугаалгын дасал болсон хэмнэлийг өөрчилж байна гэх мэт. За, мөн мэдээллийн их сурвалжийн төлөв тэмцэл, мэдээлэл дамжуулах хурд, түүнийг хүлээн авах явдал нь эдийн засаг болон улс төрийн шийдэл гаргах үндэс суурь голох хүсэлтэй болж байна. За, мөн дэлхийн улс гүрнүүдийг интернет хяналтын түвшнөөр нь хяналтгүй, зарим зүйл хяналттай, хяналт багтай, хатуу хяналттай гэсэн дөрвөн түвшинд хуваан авчирч байна. Монгол улсын хэмжээд бол интернетийн хяналт буюу кибер орчны хяналт хэр байна вэ? Цахим орчны хяналт хэр байгааг үлдээдөө хяналтгүй улс орны орж байгаа. За, хойд хөрш маань бол хяналт багтай. За, урд хөрш маань өдөө хатуу хяналттай гэх мэтчлэр орж байгаа. За, өнөөдөр Монгол улсад интернетийн хэрэглэгчид бол жил олгохоос нэмэгдэж байна. За, та бүхэн дараах тоо баримтаас 2016-аас 2019 оны интернет хэрэглэгчдийн дүн тоо баримтыг харж байна. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан баярлалаа. Дараагийн шинэ хичээлээр иргэн уулзлаа. Баяртай.